Монголд л одоо хамгийн том түүхэн бүтээн байгуулалт болно шүү дээ. Дөрвөн усан цахилгаанаас нь 12 мегаватт, тайших 10 мегаватт одоо хамгийн том нь энэ хоёр байж байгаа. Энэ бол 90 мегаватт. Тийм учраас Монголын хамгийн том усан цахилгаанаас анхны 60 жил одоо иргэдэд ашиглалтанд орох гэж байна. За бид нэр одоо Эрдэнэ бүргийн усан цахилгаан станцын яг Далангийн бариад Далангаас энэ түнэлэр энэ хоолоогоор 5 км 7.5 м диаметртэй өргөн хоолойг доош урсаад энэ хавцлыг дагаж энэ уулын дундуур нөхлөөд уулын задгаа ингэрт гарна. Тэнд усан цахилгаан станц үндсэн барилга турбин генераторт байрлаж байгаа. Эндээс одоо үндсэндээ түнэлэр 5 км яваад 100 гаруй метрийн доод түвшинд турбин ажиллаж эхэлнэ. 90 мегаваттын усан цахилгаан станцын хүчин чадал ийм байдлаар одоо бий болж байгаа. Урд нь түнэл ухаагүй байсан бол байгаль орчин жоохон сөрөг нөлөөтэй. Дээрээс нь хүчин чадал нь бага байсан. Анх тэзэн үеигт 64 мегаватт байсан. Түнэл ухаж усны уналт усны хүчийг нэмэгдүүлснээр даралтыг нэмэгдүүлснээр 90 мегаваттын хүчин чадалтай болж байгаа. Анх баруун 3 аймгийн хэрэглээ 20 жилийн одоогоос 12 мегаватт байсан бол өнөөдрийн байдлаар 60 мегаватт байна. Энэ Эрдэнэ бүргийн усан цахилгааны хүчин чадал 90 мегаватт. Гэхдээ Монгол улсын эрчим хүчний хэрэглээ баруун бүс эрчим улам эрчимтэй нэмэгдэж байгаа. Тийм болохоор энэ усан цахилгаан Монгол улсад хамгийн хүчин чадал өндөртэй хамгийн том бүтээн байгуулалт. Монгол улс ингэж 5 км 7.5 м диаметртэй уул нөхөлж түнэл өсгөжсэн түүх бол аахгүй анхных. Энэ 280 орчим сая долларын хөрөнгө оруулалтаар 28 онд болж ашиглалтанд оруулж ийм зорилтыг тавьж ажиллаж байгаа. Ингээд ховд гол төр 2 төмөргөө үр тавьсан. За энэ ховд гол бол энэ с ิจ гтийн хавцлал бас манай ховд голын хар усан нуурын харан нуурын загас үрждэг гол с ิจ гтийн хавцлын хүчтэй боргион загас үрждэг Монголын хамгийн шир урсгалтай боргио энд байдаг. Энэ бол боргио ерөөсө хөдлөхгүй. Энэ байгаль орчинд ямар нэгэн сөрөг нөлөө байхгүй. Сая явж ирсэн янгир ямаа энэ яг байдлаараа л байна. Энд бол далан баригдана. Энэ сайхан нуур үүснэ. Нуурыг дагаад чиглэг уур амьсгал бий болно. Тэр нуурандаа загас үржүүлээд мөн бас нуурандаа усан зав тавиад аялал жуулчлал хөгжих бололцоо бий болно. Энэ бүтээн байгуулалтын ажил хийгдснээр эрчим хүчний тусгаар тогтнолоо баруун бүс нутаг болно. Өнөөдөр Оросын холбооны улсаас 1 кВт эрчим хүчийг 400 орчим төгрөг авчин Хятадаас 500 орчим төгрөг авч байгаа. Энэ Эрдэнэ бүргийн усан цахилгаан станц өр зөөлөд төсний дараа 1 кВт эрчим хүчний үнэтэндээ бол өртгөөрөө 60 орчим төгрөг өртөгтэй бол. Энэгээр усан цахилгаан станц хамгийн үр ашигтай байдаг. 1968 онд анх Оросууд судалсан юм байна лээ. Түүнээс 2028 онд үндсэндээ бол 60 жилийн дараа энэ төсөл бол бодиттой тогоо өгч баруун бүс нутгийг эрчим хүчний тусгаар тогтнолоо олоход эрчим хүчний хямд үнэтэй эрчим хүчтэй болоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх ийм Монгол улсын өнөөдөр хэрэгжиж байгаа хамгийн том мега төслүүдийн нэг.